халуун халуухан юм болоод ах шиг байна. Тэгээ өчигдөр үзэгчтэй 48 цаг кино наадмын талаарх мэдээллийг хүргэсэн. Тэгээ өнөөдөр наадмын зохион байгуулагч цогтойрыг өнөөдрийн нэвтрүүлгийнхаа зочин болгоо ирсэн байгаа. Өглөөний мэн. Өглөөний мэн. За өглөөг яаж өгтөө? Маш яралтай л өгтлээ. Яг өглөө босоод шууд нэвтрүүлэг орно гэсэн мэдчихсэн учраас өндөр жоохон бэлдэж байгаа. Стуурч гэсэн юм. Ааха. Студ нэг давхарт байрлаж байгааг мэдгүй 9 давхарлаг үчээд. Уул нь надад хэлсэн юм а нэг давхарт байгаа гэдэг. Тэгээд доор хамгаалагч хилээд байхад дээр 9 давхар гэсэн. Тэгээд дээшигээ нэг лефт нь байхгүй өнөдөр л гүү гараад зүрх зогсож байгаа шээ. За гранди хамгаалагч нар зочдыг 9 давхарлаг гүйлгэдгээ болио шүү. За гол яриандаа орё 48 цаг кино наадам жил болгон зохион байгуулагч энэ жил одоо 9 дахь удаагийн 7 дахь удаагийн наадам. За зохион байгуулалтын хувьд одоо ямар ажлуудыг хийж гин урдны жилийнхээс одоо оролцогчид маань бас ямар болж байна? Жил болгоно яг 9 сарын сүүлээр 10 сарын эхээр бид нэр ерөнхийдөө 48 цаг кино наадам зохион байгуулдаг. Энэ бас одоо амралтаа дуусаад хүмүүс иргэд ажилдаа орох юм эсвэл оюутан залуучууд ер нь хүн болгоны ажил ихтэй 9 сарын 1-ээс хойш хий гэж төлөвлөгөөтэй хийдэг. Тэгээд бас анхны зас ороод кино зураг авалтан дээрс нэмэр болох тийм юм тохиолдлууд бас зөндөө байсан. Бид нар одоо 7 дахь жилдээ 2010 оноос хойш одоо ингэ 7 дахь удаага зохион байгуулах гэж байгаа учраас бас сэтгэлд таатай. Яг бид нар жил болгон алдлгүй нэгэ зохиож чадлаа. Одоо сүүлдээ 10 жил болно тий 20 жил болно. Тэгээд угаасаа 48 цаг кино наадам угаасаа олон улсын кино наадам. Тэгээд олон орны хотуудад 3 сараас 11 сарын хооронд ингээд тухайн өдрүүдэд 5 дахь өдрөөс баасан гарагаас нэм гарагийн хооронд яг 48 цагийн дотор киногоо хийж уралдаг. Амралтын өдрүүдэд тааруулдаг. Амралтын өдрүүд тааруулдаг. Тэгээд энэ жил бол олон хотод шинээр нэмэгдээд одоо түрүү жилхэд 136 хот байсан бол энэ жил 150 хот 48 цагийн 2016 оны шилдэг киногоо шалгуулах хэмжээ өрсөлдөж байна. Бэлтгэл ажил бол одоогоор бид нэр бүртгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Энэ сарын 29-ний дуустал бүртгэн. Тэгээд 30-наас 2-ны хооронд уралдаан маань явж тайсан. 9 сарын 30-наас 10 сарын 2-ны хооронд. Тийм. Бүртгэгдсэн сарын 29-ний хүртэл. Тий 29-ний 29-ний дуустал гэсэн. Тий. 21 цаг хүртэл юм байна. 21 цаг. 22 цаг ч юм уу тий. За юу 48 цаг кино одоо яг энэ наадмын өөрийнх нь үндсэн зорилго одоо яг ямар нэг хийх гэж оролдож байд юм бэ? Зорилтууд нь юу вэ юм? Анх байгуулагдахдаа чинь 2001 он кино продюсер Марк Руберт гэж хүн өөрийн найз одоо бас киноны сонирхолтой Лиса Лангстон гэж хоёр хүн хоорондоо яриад одоо ингэ богино хугацаанд хэдүүлэн кино хийж нэг ингэ уралдуул яадаг юм бол гээд найз нөхдийн өрөөнд ерөөсөд 7 хүн баг оролцоод тэгээд хэдүүлээ юу яа тодорхой нэг сэдв авъя. Тэгээд ингээд хийх киноныхоо жаар нар ингээд төрлийг ингээд суглая. Тэгээд даалгавар аваад яг тодорхой юм баригдаад ингэж хийвэл яадаг юм бол гэсэн. Тийм уриалгын дараа өөртөө нэгдэж анх хийсэн байна. Тэгээд бодвол хийсэн гэж байна шүү. Тэгээд нэг 50-д хүн жижигхэн прожектороор 50-д киногоо үзээд тэгээд киног нь үзээд дуусаад оролцсон хүмүүсийн сэтгэл санаа бол маш өндөр байсан. Тэгээд тэрэн дээрсээ тулгуурлаад одоо 48 цаг англиар бол 48 hour film project гэж нэртэй. Одоо олон улсын кино наадам болж хөгжиж чадсан байна. Өөрсдийнх нь зорилго бол одоо киноныхоо мэрэгжлүүдийг хурцлж өгөх. Одоо нэг давтамжинд орсон байгаа хүмүүсийг нэг 7 одоо нэг хагасан бүтэн сайныг тэр хүмүүс яг өөр юмар өөрсдөө сорж тэ. Одоо ялангуяа реклам хийдэг студиуд кино хийж байгаагүй те хий гэж бодож ирсэн студиуд бол зөндөө байгаа шүү дээ. Дээрээс нь киноны хүмүүс өөрсдөө яг кино зураг авалтныхаа дундуур 2 өдөр амраад тэр 2 өдөртөө өөрсдөө зориулаад хийж ирсэн өөрсдийнхөө тоног төхөөрөмжийг хүртэл ашиглаад ингэж хийжсэн тийм тохиолдлууд бол байна. Тэгээ яг тэрүүгээр нь далимдуулаад одоо эднэр яг мэрэгжлийнхаа хүмүүсийг өөр юмд оруулах те гадаадд одоо гадаад ч гэдэг яг Америкт нэгдсэн улсаас жишээ аваад хэлэхэд бол
тэдний мэрэгжлийн хүмүүс бол байнга өөрсдөө өөр юм сорж идэг. Нэг давтамжинд орохоос маш их имэдэг юм шиг байна. Одоо Jay Leno гэдэг бүх хүмүүсийн танил болчихсон үдшийн нэвтрүүлэг шууд нэвтрүүлэг хөтэлдэг байсан. Том эрүүдийн нөхөр байгаа шүү дээ. Тэр чинь хүртэл захын жижигхэн бааранд зочноор очиж өөрөө урд нь нөгөө stand up comedy хийдэг. Тийм оногоо ярьдаг тийм хүн байсан л та. Тэгээд эргэж тэрлүүг орж би өөрөө хүмүүсийг инээлгэж чадж гэнэ үгүй вэ нөө. Өөрийгөө сорж ингэж идэг. Тэгээд Холливуудын одоо алдартай жүжигчид хүртэл богино хэмжээний кинонд өөртөө тоглож идэг тийм найз нөхдийн хүрээнд ингэж тоглож идэг. Иймэрхүү тохиолдол байдаг. 48 цагийн кино наадамд ялангуяа Лос Анжелесын зохион байгуулалт 48 цагт бол маш олон Холливуудын жүжигчид орж тоглож исэн тохиолдол зөндөө байгаа. Богино хэмжээний кино гэдэг маань ер нь бол яг бүрэн хэмжээний уран сайхны киног багасгасан. За тэгээ сценүүд бол яг зөв зохион байгуулалттайгаар нэг дор базагдана гэхээр маш чамбай ажил болоод байгаа байхгүй. Тэгэхээр 48 цагийн хооронд одоо ажиллаж байгаа уран бүтээлчдээс бол маш өндөр одоо ажлын зохион байгуулалт, уур чадвар гэх мэтчлэн зүйлүүдийг шаардж байгаа юм л да. Тэгээ оролцож байгаа оролцогчдын хувьд мэрэгжлийн сонирхогч гэл одоо оюутан сурагч гэл янз бүрийн хүмүүс байгаа. Энд бол шаардлага тавьдаггүй тийм үү? Тий. Одоо бас нөгөө сая ярих гад дуусгаагүй юм л тэр одоо зөвхөн мэрэгжлийнхэн бас сонирхогчд кино хийж үзээгүй мөртөө кинон сонирхолтой хүмүүс те. Киног одоо огт хийж үзээгүй дотор нь оролцож үзээгүй хүмүүс сууж байгаа зад шүмжилдэг штэ. Яагаад гэвэл тэр л хүний эрх хичнээн шүмжилж болно. Дотор нь ороод үзчихлээр бас энийг яаж авсан юм бэ? Одоо сургуульд сураад ингээд киноны сургуульд сураад дотор нь ороод ингээд үйл ажиллагааг мэдээд эхлэхлээр зэрэг кино үзэхэд маш хэцүү болчихдог штэ. Ингээд үзэж яхад те би энийг хийсэн бол яаж хийх байсан юм бол тэгээд ингээд одоо камерны хөдөлгөөн энэ төр бол тэр үед чинь мэддэхгүйгээр уусч ингэж монтажинд орж ингэж явах хэрэгтэй тий. Киногоо яг тийм үзэгчийн талаас үзэхээс илүү мэрэгжлийн талаас хардаг болчдөг байхгүй. Тэгээ тийм хүмүүс чинь яг мэрэгжлийн юмд орсон тий тэрийг мэддэг болчихсон хүмүүс чинь тэгж үзэж чадчихсан. Тэгээд дээрэс нь өөрийнхөө тэр киноноос авсан таашаал тэр нэмж бас үздэг юм уу яадаг юм. Тэгээ мэрэгжлийн бос хүмүүс бол орчоод маш их сэтгэл өндөр байдаг. Кино гэдэг юм бид нэр ойлгож чадлаа. 2 өдрийн дотор ч гэсэн тий. Өөрөөсөө бид нэр хийж чадсан учраас маш сонирхолтой байдаг юм байна. Тэгээ 4-7 минут гэж байгаа юм. Одоо яг заасан хугацаа нь бол киноны үргэлжлэх хугацаа. Киноны үргэлжлэх хугацаа. Тэгээд энэ хугацаанд одоо жишээ аваад ярихад ер нь богино хэмжээний кино гэдэг маань өөрөө яг кино уран бүтээлчдийн нэрийн хуудас болж өгч идэг. Тэрийг эхлээд дандаа хийдэг тий. Одоо алдартай Стивен Спилберг хүртэл 10 настайдаа кино хийж, богино хэмжээний кино хийж ингэжсэн. YouTube-оор орох юм бол одоо тэр алдартай хүмүүсийн хийжсэн богино хэмжээний кинонууд бүгдийг үзэх боломжтой байгаа шүү дээ. Тэгээд шууд уран сайхны кино руу ороход бас өөрийн туршлагаа хөрвүүлж чадаагүй учраас маш хэцүү байдаг. Богино хэмжээний кино бол хүмүүсийн өөрийн одоо портфолио гэж тий хүнд үзүүлэх тэр нэрийн хуудас нь бүрдүүлж өгч идэг учраас гарч ирж байгаа одоо кино найруулагч нар бол маш их хийдэг. Тэгээд энэ ч утгаараа тэр нь бол өөрсдөд нь туршлага суулгаж тий. Тэгээд өнгөрдөг жилийн Absolute Pictures-ийн 2015 оны ялагч эцэг нэртэй кино одоо Америк нэгдсэн улсын Filmapalooza гэж тэр 48 цагийн олон улсын наадамд нь Атлантад очиж оролцсон. Тэгээд ингээд үзээд сууж байхад ер нь бол одоо ингээд Монголын 2010 оноос хойш ингээд оролцоод эхэлчихсэн. Тэгээд гадны үзэгчид бол ингээд Монгол кинонуудыг хүлээдэг. Яагаад гэвэл одоо Монгол ихлээр л нэг морь малтай ноцолцсон ч юм уу эсвэл Чингис хаан маань гэсэн өөр төсөөлөл байхгүй шүү дээ тэр хүмүүст. Тэгэхэд эмзэг сэдвүүдийг хүндсэн тэгээд дээрэс нь ингээд маш сонирхолтой кинод бүр арт чиглэлийн кино хүртэл төрүүлж ирсэн тийм. Тэгээд тэд нар үзчихэд Монголын залуучууд бас их задгаа сэтгэдэг юм байна. Тэгээд тэгээд маш хүлээцтэй болсон. Тэгээд эцэг нэртэй киног бид нэг үзээ сууж хахад хүмүүс бол дуусныхан дараа алганы чиглүүлэн ташаал дуусны дараа бол дэлгэр баяр найруулагч дээр очиод тийм. Танаа кино ингэ үзээ сууж хахад би одоо өөрийгөө энэ чинь богино хэмжээний кино ш гэж өөртөө сануулах тийм тохиолдлууд надад гарч илаа. Яагаад гэвэл ингээ үзээ сууж байгаа бүрэн хэмжээний кино үзсэн юм шиг юм сэтгэл төрөөд
танай кино их мундаг болжээ гэд. Ганц биш хүн олон хүмүүс тэгж танай киногаар төрүүлчихжээ гэл ингээл тий. Тэр үед тухайн үед тэгэл сэтгэл их хөөрөл маш сайхан мэдрэмж авч илаа. Энэ ер нь кино наадамд оролцож байгаа юунууд дээр ингээд шалгуур нь за 48 цагийн дотор их хэвээр за 70 минут авах хэвээр гингөт дотор нь тэр киноны агуулга юм нийгэмд гүйцэтгэх үүргүүдийн тухай критериуд оруулж өгдөг үү? Үгүй. Үгүй юу тий. Нийгмийн одоо тэр эмзэг сэдэв мэдвч юм уу тийм нас бол тийсэн да. Одоо 48 цаг бол бүх хүмүүс нээлттэй бүр 10 жилийн хүүхдүүдэд насан туршийн хүүхдүүд нээлттэй учраас одоо арх тамхи энэ төр хэрэглэх зүйлийг бол одоо кинонд нэг хэрэглэх зүйл дээр нь оруулж өгдөг. Тэгээд янз бүрийн юмны реклам болчихгүй гэсэн үгнээс электрон бараануудыг бол бас оруулж өгдөг. Ер нь бол яг цэвэр тэр урлагийн хүний одоо 48 цагт оролцож байгаа энэ тухайн уран бүтээлчийн уран сэтгэмжийг гаргах зорилготойгоор тэгээд тодорхой юмд бол барьж өгдөг. Гэхдээ 48 цаг дотор хийсэн байна гэдэг нь батлахын тулд тодорхой нэг мэрэгчлэлтэй дүр. Тэр дүр нь бол яг тэр мэрэгчлээ одоо тий солонгоо гэдэг хөтлөгч байж гэдэг юм уу. Эсвэл нэг юм бал хэрэглэх хэвээр. Бал тэрэн дээр бол заавал гарах хэвээр. Тэгээд нэг хэлэх нэг өгүүлбэр байна. Тийм кодууд өгчдөг хана шүү дээ. Тий, өгөгдлүүд гэж нэрлэж байгаа юм бид нэр. Тэгээд яг 5 дахь өдөр орой 19 цагаас их өмнө 18 цагаас багууд цуглараад бүгдээ ямар төрлөөр киногоо хийх үү гэдгийг сугалдаг. Аимшигын төрүүлж гарч ирж иж болно тий, фантазч гарч ирж иж болно. Ер нь бол за магадгүй одоо кино урлагийг шүүмжилдэг хүмүүс ч юм уу эсвэл би нэг кино урлагт хүчээ үзчихэнсэн хийгээд үзчихэнсэн гэж бодож байгаа хүмүүс их удаан нөгөө цагаа барахгүй байхгүй 48 цагийн дотор би чадж гинэ чадахгүй байна уу гэдэг үзчих. Аюустгүй мó тий. Би болж байгаа болохгүй байгаа мó магадгүй тийм мэрэгчлийнхний хувьд гэх юм бол илүү одоо тэр нэг монотоны байдлаас гарах гэдэг ч юм уу тий шинэ байдлыг эрэлхийлэх өрсөлдөх гэдэг бол бас эргээд нөгөө хүмүүсийг сэрэж идэг гэдэг утгаараа. Тэг яг 48 цаг эхлэхээс өмнө даалгавраа аваад одоо ямар төрлөөр кино хийх чинь гэдгийг аваад тий хүн болгон одоо дотроо нэг юм бодож байгаа шүү дээ. Зүгээр энгийн үед ч гэсэн хүмүүс өөрсдөө дотор нь тулж өнгөрөөсөн амьдралын туршлагаас ч юм уу эсвэл тэр хийсвэр сэтгэлгээс ч юм уу хүмүүс дотор дандаа юм бодож явдаг тий. Тэр бодлууд нь тухайн үед маш сайн холилдож өгдөг ч юм уу эсвэл тесэрж өгдөг ч юм уу. Яг 48 цаг эхлэхээс өмнө даалгавраа аваад ингээд хийж байгаа багууд бол маш оюуны тийм том тесрэлт болж чаддаг болов гэж боддог шүү дээ. Би бол анх үзчихэд би өөрөө урд нь 48 цаг хийхээс өмнө бас орж исэн болохоор хэр хэцүү гэдгийг бол мэднэ. Сан Франциско хотод би 48 цагт 2 жил дараалж орж исэн. Тэгээд ер нь энийг Монголд авчруул гоё юм байна тий гэж үзээд тэгээд Монголд авчирч исэн. Тэгээд анхны жил одоо хийж исэн кинод ингээд одоо ингээд эргээ бодглохлоор зэрэг гайхамшигтай бүтээлүүд хийж исэн л да. Би бол ер нь бол тэр Монголын залуучуудаар сайн юм хийж чадна гэдэгт бүр итгэлтэй байсан. Тэр итгэлийн маань бас баталгаажуулж өгсөн болохоор сэтгэл өндөр. Тэгээд жил болгон одоо багууд ингээд нэмэгдээд хийж байгаа уран бүтээлүүдийн чанар бол улам сайжраад байна. Тэгээд энэ маань бас 48 цаг маань бас Монголын кино урлагийн дэвшилтэд бол тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт болж чадж байгаа болов гэж боддгийн. ИТВ телевиз маань бас баг бүрдүүлээд энэ жилийн 48 цаг кино наадамд оролцохоор болсон байгаа. Телевизийн залуучуудад амжилт хүсье. Ер нь бол найруулагчийн мэргэжлэр төгссөн. Тэгээ төгссөн цагаас хойш яг найруулагчаар ажиллах боломж олдоогүй. Магадгүй над чиг хүмүүс ахын бол бас энэ жилийн 48 цагт соло орох юм шиг өстэй багтана. Тийм үү? Оо за амжилт хүсье. 48 цагтаа ороод ингээд нэгдэжсэн 70 давьяас нэгдэжсэн залуучууд зөндөө байгаа шүү дээ. Хоёр дахь жилийн 11 оны ялагч тэр олгоо ингэрэг төмөх гэж нэртэй кино хийсэн. Их баяр гэж залуу НТВ-гийн зүгээр эвлүүлэгч залуу байсан. Гэсэн кинон төрүүлээд киног нь үзсэн хүмүүс НТВ-гийн захирал хүртэл өөрөө харчаад найруулагч нар нүртэл харчаад тий ийм авьяастай залуу бид нэр эвлүүлэгч хийлгээд энд ингээд байлгаж ирсэн аа. Одоо хүртэл мэдэхгүй байсан байна. Тэгээд маш авьяастай залуу. Одоо их баяр телевизээс гараад киноны хүн болсон. Сурагтай байсан. Сүүл дээр ямар кинонд орж исэн гэлээд нэлээд хэдэн кинонд одоо ингээд өөрийн мөрөг тавиад ингээд орцсон амжилт гаргасан байна.
олгоо, хингэрэг, төвөнх гэж нэрдэг. Сонирхолтой нэр шүү Арт чиглэлийн кино. Маш сайн кино байсан л да. Уран бүтээлчдийн бол одоо өөр өөрсдийнх нь харах өнцөг гэж байна. Дээрээс нь бас 48 цаг кино наадмын зохион байгуулагчдын зүгээс өгж байгаа үг өгдлүүд. За тэгээд сургуулж авсан жанр гэх мэтчлэн зүйлүүд их гоё одоо бүрэлдэхүүн гоё уран хамаарчих гэдэг нэртэй кино байл. Ямар ч нэртэй уран бүтээл төрж магадгүй. Тэгээд хамгийн гол нь олон улсын тавцанд бол бас уран бүтээлчдийгээ таниулж байгаа. Монголын урлаг гэдэг зүйлээс сурталчилж байгаа бас том ажил болж байгаа. Тий, одоо бидний гол зорилго бол гол шагнал бол мөнгө өгөхөөсөө илүү одоо тухайн төрүүлсэн багийн ахлагчийн Америкийн нэгдсэн улс руу кинотон авч яваад одоо тодорхой болж байгаа хотод нь аваачаад тий хүн амтантай танилцуулаад киног нь оруулаад тэгээ энд цом аваад бас дээрэс нь 48 цагийн одоо Вашингтон дахь салбараас 2016 оны Монголын ялагч гэсэн тийм цомоо бас тайзан дээр очиж гардаж авдаг. Тэгээ энэ боломжуудыг олгоод дээрэс нь бас очиод тэр хүмүүстэй танилцсан тэр үнцэг болон бүрээс ингээд киночод цугларчихсан байгаа шүү дээ. Тэр дотор янз янзын хүмүүс байна. Одоо зүгээр нэг энгийн үнэтэй одоо төрөвжлийн Атлантик юу гэдээ яриад ингээд байж хахад тэр дотор төрүүлээд ирсэн нэг багийн нэг залуу Америкийн нэгдсэн улсын Юта мужийн Денвер хотоос ирсэн залуу гэж байгаа. Тэр Америкийн Супер Боул гэдэг одоо нөгөө Америк хөл бөмбөгийн маш том шоу болдог шүү дээ. Саяны өнгөрсөн жилийн болохоор Coldplay, Beyoncé энэ орж бүгдээрээ маш том 30 минутын дотор тэр шоуг яг гардаж зохион байгуулсан тийм өөрийн гэсэн тийм production том хаустай тийм залуу байгаа байхгүй. Тэгэл тийм хүмүүстэй ингээд танилцчихж болж байгаа байхгүй 48 цагийн юун дээр оролцоод. Тэгээд дээрэс нь одоо 48 цагийн тэр Filmapalooza гэж нэртэй наадамд нь очиод оролцоод лекц семинарууд болдог. Лекц семинарууд дотор дээр продюсерүүд, найруулагч нар ирж яриа хийдэг. Тэгээд дээрэс нь бас pitching буюу одоо өөрийнхөө санааг хүнд илтгэх энэ зүйлүүд дээр бас тийм боломж олгодог хүмүүстэй хамтарч ажиллах тий. Тэгээд манай урлагийнхан бол маш сайн технологийн сүүлийн үеийн дэвшилттэй технологиудыг авч хэрэгжилж чадчихээн. Өөрсдөө сайн хөгжүүлж чадчихээн. Хамгийн гол нь хэл сурах хэрэгтэй л байна да. Тэгэх юм бол ядаж очиод тий энэ тэнд явж исэн ч гэсэн өөрийн хүнд илэрхийлж чаддаг байвал хүний ярьсныг ойлгодог байвал тэгвэл өөртөө дэмтэл болоо да. Кино наадамд уучлаарай. Кино наадамд оролцох сонирхолтой байгаа хүмүүсүүд яаж холбогдох ёстой вэ? Манай одоо вебсайт байгаа нэг 48 цагийн албан ёсны вебсайт. Тэрэн дээр бол Монгол өөрийн гэсэн пэйжтэй, хуудастай. Тийш ин ороод одоо www.48hourfilmproject.com тэгээд Дашуу зураас Mongolia гэсэн сайт руу орж авч тодорхой мэдээллийг авч болно. Монгол дээр орчуулсан байгаа. Мөн миний утас руу яриад одоо 9664 7260 гэсэн утас руу яриад тодорхой мэдээллийг авч болно. Манайх бол одоо энэ Globe International төрөмс байгууллагатай хамтран жил болгон ажилладаг. Тэгэхээр энүүгээрээ бас бид нар хамтран ажиллаад одоо энэ Баян бүрдийн хажууд Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын байшин 9 давхурт бид нар байрлаж байгаа. Ирээд бас мэдээлэл биеэрээ авч болно тийм. 3 төрлөө шүү дээ. Биеэрээ, утсаар, эсвэл вебсайтаар. Тийм байна. За тэгээ 659 өглөө хөтөлбөрийн пэйж дээр бол 48 цаг кино наадмын талаарх мэдээллийг за эргээд бас холбоо арих зүйлүүдийг бол байрлуулна. Тэгээд хүрэлцэн ирсэнд баярлалаа. Уран бүтээлчид, киночид бол 48 цаг наадмыг бол жил болгон хүлээгээд байж байгаа. Харин одоо сонирхогчдод бол зориулсан мэдээллийг бид хүргэлээ. Магадгүй одоо хамрах цар хүрээ жилээс жил ирэх тусам одоо уламт хэлж тэгээ чанартай гайхалтай тэмцээн болсоор ах болох. Тэгээ одоогийн байдлаар багууд бүртгүүлээд эхэлчихсэн. Тэгээд хоорондоо живжүүгээд ярьж байгаа сурагдуулдаа л энэ. Тэгээд би бас хизээч хамаагүй над руу ярьж болно тийм өгсөн утас руу. Тэгээд бид нар одоо өөрсдийн Facebook пэйжн дээр утсаад мэдээллүүдээ өдөр болгон ингээд тавьж байгаа. Тэрийг дагаарай, лайктараа дагах юм бол бидний тавьж байгаа мэдээллүүдийг цаг алга авч явах учраас та бүхэн бас Facebook-ийн пэйжээр ороод
мэдээлэлд авчулна. За баярлалаа. За баярлалаа. Баярлалаа урьж оролцсон.